Тэгээ одоо сүүлийн үед нь улс төрчид манай Арс намын мэдээлэл хийгээд байгаа. Дэд сайд нарыг томиллоо. Тэгэхээр одоо бид нар хуралдаа орохгүй ч гэх шиг. Дэд сайд бол засгийн газрын нэг хэсэг юм аа, Улаанбаатар гишүүнэ. Өөрөөр хэлбэл энд сууж байгаа Батшугар сайд, Батамгалан сайд нар энд суужаад ард нь яамны ажил нь явж байгаа хэвээр. Хурал хуун дээр дуудагддаг. Тэгэхээр орондон дэд сайд нар чинь байнгын ороод дээр очиж асуултанд хариулна, яамн дээр ажиллаа явуулна. Дэд сайд нарыг одоо үнэхээр одоо дэд сайд хэрэг хүнд хэцүү байгаад бол Арс намын маань нэрээ сольж хэрэгтэй. Одоо барилгын яамны дэд сайдыг одоо хяналтын менежер гэдэг юм уу, тийм нэр өгчвөл тэгвэл одоо бас Арс намд их таалагдах юм шиг байгаа. Нөгөө Арс намын томилсон 128 менежерийг чөлөөлж байгаа учраас 30 тэрбум төгрөг хэмнэж байгаа учраас Арс нам таалагдахгүй байгаа. Тэр менежер дотор ч бол жиггүй хулгай хийсэн нөхдүүд бас байх шиг байгаа шүү. Тэр компанид очиод 10-20% авъя барья гэж ярьж явдаг нөхдүүд байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ 128 менежерийг хасаж 30 тэрбум төгрөг хэмжиж байгаа явдал зөвөө. Тэгээ Арс нам таалагдахгүй байгаа дэд сайдрын нэрийг өнөөдрөөс эхлээд менежергээ нэрлэчихээ. Захин хөгжлийн яамны менежер гэдэг нэртэй болсон зүгээр шүү дээ. Ийм саналыг хэлье. Арс намын хэмээн тэгвэл хурал хундаа суухаа гэж бодож байна.